bao kao бүртгүүлэг шалгалт нь бүртгүүлэхийг bao kao. bao мин考试гэдгийг товчлол ахна шүү дээ. Та жинхэнэ决定. За тэр энэ жил бол今年决定энэ жил бол шийдсэн bao kao бүртгүүлэхэд Бээжин даашвэд янжиушэн Бээжингийн их сургуулийн одоо судлаач магистр магистр докторантын оюутан болохоор шалгалтанд бүртгүүлэхээр эсэлтийн одоо шалгалтанд тэр бүртгүүлэхээр шийдсэн. 为此准备了整整一年гэн. За 为此энэний тулд энэний төлөө 准备бэлдсэн. 整整一年гэхээр бүтэн одоо нэг жилийн турш тийм ээ. Яг бүтэн нэг жилийн турш бэлдсэн. За ц гэдэг чинь жг гэдгийн advanced түвшний хэллэг тийм ээ. Дараагийн өгүүлбэр. 如果你想报考这所学校 хэрвээ чи хүсвэл报考бүртгүүлэхийг 这所学校энэ нэг сургуулийн хүндэтгээд суо гэж тоолдог тийм ээ. Тухайн сургууль нь ямар юм гэдэг хоёулаа мэдж байгаа тохиолдолд суо гэж ашиглаад байгаа. 这所学校энэ нэг сургуульд элсхийг одоо хүсэх юм бол 需要 шаардлагатай 先了解 эхлээд ямар нэг юмны талаар сайн ойлголттой болохыг 了解гэж хэлдэг тийм. За ойлгох гэдэг хичээлийг бүтэн задаргаатай заасан байгаа учраас тэрнээс ч үзээрэй. Ялгааг сурцгаая хичээл дээр байгаа. Жаошин тяожин гэнэ. За элсэгчдийн материалын талаар эхлээд маш сайн ойлголттой болох шаардлагатай. 确认自己是否符合要求гэнэ. За 自己өөрийгөө 是否 тэмүүгүй юу 否гэдэг нь 不是 гэсэн үг. Тэгэхээр тэмүүгүй юу 符合 нийцэх 要求 шаардлагад нийцэх үгүй юу гэдгийг 确认гэхэлэр баталгаажуулах гэсэн үг. Нийлүүлэхээр юу гэх нь вэ? Хэрвээ чи энэ нэг сургуульд элсхийг хүсвэл эхлээд элсэгчдийн материалын талаар маш сайн ойлголттой болох шаардлагатай. Өөрийгөө шаардлагад нийцэх үгүй юу гэдгийг баталгаажуулаарай. Барьсан уу? Дараагийн өгүүлбэр. 很多学生同时报考几所大学. Маш олон сурагчид 同时нэгэн зэрэг 报考бүртгүүлдэг. 几所大学. За 几所нэлээд хэдэн их сургуулиудад 报考бүртгүүлдэг. Ингэснээрээ增加нэмэгдүүлж байгаа. 被录取的机会гэнэ. За 录取гэдэг нь болохоор одоо зөвшөөрөл одоо зөвшөөрчтэй тэр сургуульд нь оруулах, бүртгэж авах энэ гэсэн. Тэгэхээр бүртгэж авагдах буюу тэнцэх тэр магадлалыг бол нэмэгдүүлээд байгаамаа. Сүүлийн жишээ. Та 报考了 HSK 5级考试. Тэр бүртгүүлсэн HSK 5 дугаар түвшний 考试 шалгалтанд. 每天坚持学习 өдөр болгон тасралтгүй суралцж байгаа. 3个小时 3 цагийг тасралтгүй суралцж байгаа гэн. Яг ингэх хэрэгтэй шүү. 希望能顺利通过. хүсэж найдаж байгаа 顺利 амжилттайгаар 通过 давж чадаасай гэж хүсэж найдаж байгаа гэн. За өнөөдрийн үзэг bao kao шалгалтанд бүртгүүлэх. bao мин 考试 гэдэг үгний товчлол байлаа.